Зэхтэн болон Method Animation төлөвлөж байна. Walt Disney компани болон TF1 Globe-тэй хамтран бүтээв. Шидэт ертөнцийн ертөнц, Нью-Йорк, Баатрууд нэгдсэн нь. Парис биднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаас хойш Жюль Верний зохиол дээр гардаг шиг сарлуу явдаг хэрэгэ. Задгай сансарт яаж амьсгалах талаар бодож үзсэн үү шувуун тарихта? Цаашир тагтаанууд минь сансар өгтөргүй та нарт хэнч саад болохгүй. Энийг яаж ашиглахаа ойлгочихлоо. Өөрийгөө бэртэхээс өмнө дэлхий рүү буцааж авчрах хэрэгтэй. Хүч нэмлээ. Задгай сансар тохирсон шинэхэн өмсгөлтэй хатагтай цох хар муур 2. Бүгдээрээ сайн уу? Манай Баатрууд 51 дахь удаага ноён тагтаатай хэрхэн тололдож байгааг Алиас Сезер миний бие Парисотоос шууд дамжууллаа. Тэднэр өөрөө ирэхгүй бахархаж байна. Энийг энд тавьчих. Энийг чамд бэлгэлчихье. Яна хэлсэн үгнээс чинь санаа авчихлаа. Хар муура надад цэцэг бэлгэлэхэ боль гэж би чамд хэлсэн штэ. Санж байна. Чамд улаан сарнаа бэлгэлтэл улаан өнгө цэцэгсийн хэлэнд хайр дурлалыг илэрхийлдэг гэж хэлээд чи авахаас татгалзсан. Цагаан сарнаа бэлгэлтэл цагаан өнгө ариун танд хайр сэтгэлээ илэрхийлгээд бас л татгалзсан. Харин одоо шар сарнаа бэлгэлээ. Хайж судлаад үзсэн чинь шар өнгө нөхөрлөлийн бэлэг тэмдэг болдго юм байна. Төгс хамтрагчд болсны төлөө. Сайн судалж үзсэн юм уу? Шар өнгө ата хорслыг илэрхийлдэггүй лөө? Үгүй ээ, наадах чинь цэнхэр сарнаа бэлэгдэл. Базар нийл ягаан шүү дээ. Улбар шарч байлуу. Заавал цэцэг бэлгэлэх гэсний хэрэггүй дээ. Чамаас сайн хамтрагч олж чадахгүй гэдгээ би сайн мэднэ. Хармуура, сайхан үнэртэж байна шүү. Баярлалаа мужгаа минь. Үнэхээр бишрэхгүй байхын аргагүй. Би ч бас ялгаагүй. Өөртөө цэцэг бэлгэлэх хэрэгтэй юм байна. Буцаад хувраарай. Эдрэний шин зурагт хуудас гарчхаж Маринэ чи хижээлээсээ хоцрох гэж байгаагаа мэдэж байна уу? Өөлөх юм ганц ширхэх чалга. Эдрэний зургнуудыг цуглуулахаа болсон гэж бодож байсан юмсан. Энийг өөр зорилгоор ашиглан тики. Нөгөө нэг юмд хувцас загвартай холбоотой судалгаа хийхдээ ашиглана. Би Эдрэнийг харж догтлохоо байсан. Харж байна уу? Би сандарч твдэхгүй нүдрөө нь харж чадна. За ойлголоо. Явцгаая. Чухам эндээс л тухайн үед Америкийн цэргийн генерал байсан Жорж Вашингтон, Францын цэргийн жанжин Маркет де Лафайет нарын нөхөрлөл эхэлсэн бөгөөд тэд эрх чөлөөнд хил хязгаар байх ёсгүй үдэд итгэдэг байжээ. Баяр хүргэе. Та нар шууган тарихаар сөрхий бүтээл хийж чадсан байна шүү. Нью-Йоркд болох Франц Америкийн нөхөрлийн 7 хоногт оролцохоор явахын өмнөхөн амжиж дуусгасан чинь бүр сайн шаалтай шүү. Тийм. Бид чадлаа. Азар аав ээж хоёр намайг та нартай хамт явахыг зөвшөөрөхгүй. 7 хоног та нарын царайг харахгүй байвал миний хувь жинхэнэ амралт болно. Гэхдээ бууржва ухаа аав ээж хоёр чинь аль хэдийн зөвшөөрлөө өгчихсөн штэ. Та бидэнтэй хамт явахаар болсон. Юу? Одоохон таныг аавтай яриулна гайгүй. Харин би та нартай хамт явж чадахгүй болсон да. Үнэхээр харамсаж байна. Үгүй, яагаад явахгүй гэж багшд нь цаг алдалгүй хэдэн шинжилгээ өгөх хэрэг гарсан. Учир нь би одохгүй ээж болох гэж байна. Хүүх ямар сайхан мэдээ вэ? Үнэхээр сайхан мэдээ. Тиймээс хадагтай мэндэлэв хадагтай буйс яриг орлож явахаар болсон. Үгүй ээ. Хадагтай мэндэлэв дэндүү хатуу хамт явбал ёстой онцгүй байна. Бидэнд юу ч хийхийг зөвшөөрөхгүй. Юу болов найз минь? Аав намайг урдих шигээ бас л явуулахгүй гих байх та. Би ч гэсэн Парис дүлдэн нэг сайн дурын ажил эхлүүлчихсэн болохоор явж чадахгүй. Гэхдээ чамайг дургуутсахгүй бол хоёулаа уулзаж болох юм. Баярлалаа Лайла. Болохгүй. Нөгөө юу бид богино хэмжээний киног хамтдаа хийсэн. Тэгэхээр Эдрийн надтай хамт явах ёстой. Биш ээ, бидэнтэй хамт. Эдрийн бол бидний найз. Найзууд нэгнээ орхитгүй. Саяын кинон дээр Лафайтийн чихмэл аймс, Вашингтоны чихмэл аймсан дээр ирж эрх чөлөөний төлөө тэмцэгтэн тусалсан. Эдрийн чи бол манай Вашингтоны аймсан чихмэл. Тэгэхээр чиний амт нөхрийн хуваар би аавтай чинь очиж уулзаад бидэнтэй хамт явуулаач гэж сайтар ятгах болно. Тийм ээ. Сайхан санаа. Бид чамтай хамт явна. Баярлалаа Маринэд.
Гэхдээ аав маань ядгаж синхрүүлэхэд амаргүй хүн. Би хизээч найзынхаа итгэлийг алдахгүй. Тэгээд Эдрийн чиний найз юм биз дээ? Яг тийм. Тэгээд ч би сэтгэлээ татаж авахар шийдсэн. Сэтгэлээ илчилж чадахгүй байх үнэхээр хэцүү байсан. Энээс болоод би солиотой хүн шиг л хаашилдаг байлаа. Үгүй байдгүй дээ. Эдрэнтэй жирийн сайхан найзууд болж Эдрийн тухайнгүй дурлсан охин байхаа болно гэж бодох төдийд л сэтгэл ууж ирж байна. Би одоо үзэгсэлэнтэй ногоо нүдэнд нь ховстуулахгүй. Эдрийн үнэртэй усыг дэрлүүгээ цацхгүй. Бас тоглосон зар сурталчилгаануудыг ахин дахин үзэхгүй. Зургийн цомгоо яах гэж байна? Харин тэрийг бол судалгааны ажилдаа ашиглах гэж байгаа. Нью-Йоркт 7 хоног Эдрэнтэй хамт байх үнэхээр зүгээр гэж бодож байна уу? Улам догдлох юм биш үү? Үгүй дээ, яалаа гэж найзуудын хаваар би цагийг сайхан өнгөрүүлнэ. Гэхдээ юуны өмнө би аавыг ядгах хэрэгтэй. Өчигдөр орой Нью-Йоркийн музей Франц Америкийн нөхөрлийн 7 хоног зориулсан тусгай үзүүрүүдэд дэлгэлээ. Клара концерттай холбогдож тодруулъя. Баярлалаа Надя. Тус музей анх удаа Лафетийн сэлмийг дэлгэн харуулж байгаагаас гадна Лафетийн Жорж Вашингтонд бэлгэлсэн бүрэгдийн савар бүхий хүзээний зүйлтч бас үзүүрийн хоргонд тавигдсан байна. Жирийн үзүүр яавч биш. Алдагдсан шидэт эрдэнсийн нэг гэдг нь гарцаагүй. Онгоц хөөрөхөд биелд. Энэ бүхэн бидний нөхөрлөлийг илүү үнцэнтэй болгож байгаа. Тиймээс таны хүү миний найз болохоор үгүй бидний найз болохоор Эдрийн бидэнтэй хамт Нью-Йорк явах ёстой. Залуу авах би. Таныг зөвшөөрөх хүртэл би эндээс хаашаач явахгүй. Би Эдринийг ангийнханд тань хамт явуулахар шийдсэн. Тийм үү? Гэхдээ та өмнө нь Чи намайг ядгаж дөнгөлөө. Чи үнэхээр хүүгийн маань хамгийн сайн найз муу юм байна. тийм ээ. Болцлоо. Энэ охин өөрөө ч мэдлгүй танд сайхан боломж гаргаад өгчихлөө. Тийм ээ. Энд эзгүй байгаагаа Эдринээс нууж байснаас Эдринийг Нью-Йорк руу явуулах нь хамаагүй амар. Тэгээд чи Эдринийг ойроос үргэлжлүүлээд ажиглах боломж олгоно. Эдрийн, юу болов? Манай ангийнхан маргааш Нью-Йорк явна. Би хамт явмаар л байна. Чиний өмнөөс гонигтай байгаа ч өөрсдийнхөө өмнөөс баярлж байна. Бэлтгэл хийх цаг гарах нь. Чамайг өнөөдрийг шиг муу тололдох үед ялахын төлөө тололдох ямар ч утгагүй болчихдог. Маргааш уулзъя. Маргааш уулзъя Кагами. Нью-Йорк. Би Эдрийн Агресттэй хамт Нью-Йорк явна. Мэдээж найзуудын хуваар л да. Ингээд Маринет бидний эзгүй хооронд Парис хотыг хэн хамгаалах болж байна? Тики минь би бүгдийг зохицуулчихсан. Чи явах гэж байгаа мó? Ердөө хэдхэн хоног сүйттэй болохгүй юм уужгаа минь. Өөр юм нэмж хэлж чадахгүй. Хөрсдийгөө хэн гэдгийг нууцлахын тулд гэдгийг би мэднэ хадагтай минь. Парис хотод аюул нөөрлөвл Аку машин гिचгсэн хорон санаатан аимшигт мангас гараад ирвэл энэн дээр дарахад л болно. Тэр үед би хамаг хурднараа хүрээд ирнэ. Зөвхөн онц шаардлагатай үед гэдгийг анхаараарай. Ойлголоо доо. Санаа амар явж чад ир. Би Парис хотыг сахин хамгаалж бай. Надаас сайн хамтрагч олж чадахгүй гэсэн байхаа. Чамд найдлаа шүү. Дими зүйл сэдэх гэсний хэрэггүй. Ойлгосон биз? Жаахан хөвгчийг саваагүйтэж байх юм харсан уу? Тоглоом биш гэдгийг мэдлгүй дээ. Би Нью-Йорк явж болно гэж үнэн үү? Маринет гэдэг найз чинь ирж намайг ятгсан гэж ойлгож болно. Гэхдээ би явна гэж огт бодоогүй байсан болохоор тойл зур сэлмийн бэлтгэл бас хятад хэлний хичээлээ яах болж байна? Натали чиний ачаа тэжиг биелчихсэн. Би хамгаалагч чинь хамт явна. Өнөөдөр үдээс хойш нисгэр болсон. Гэхдээ ойлголоо аваа. Сэтгүүлийн тусгай дугаар дээр гарчаас нь хойш би мөрөөдөж байсан юм. Хөх судалт бяцлаг, цагаан чеддар бяцлагнаас гадна домогт мон тэрэ энэ мэтлэн гайхалтай Америк бяцлагнууд хурж ирээд биднийг амтлаад үзгээд хүлээж байгаа. Бид явж чадахгүй блэг. Би хадагтай цогт Парис хотыг хамгаална гэд амлчихсан. Амлснаасаа буцмааргүй байна. Аав чинь шийдчихсэн болохоор явал гэж хэлнэ. Чи илүү эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Ашгүй аав чинь ганц удаа боломж гаргаж өглөө талархаж хүлээж ав. Нью-Йоркд найзуудтайгаа хамт байна гэж төсөөл. Би хадагтай цохын урмыг хуулмааргүй байна шүү дээ. Хуглахгүй дээ. Цаадахтаа хэлэхгүй бол мэдгчгүй. Айхтар муу хорон санаатан гарч ирвэл дуудаарай гэсэн байхаа. Энэ хавьд хорон санаатан харагдана уу? Биднийг явчихсан хаагур ямар нэг юм болвол яах болж байна? Гар утсан дээр чинь Акумагийн аюулыг мэдээлэгч байгаа үстэй. Нэрээ тий. Хэрэг гарвал би сансрын хар муур болж хувираад нисээд ирж болох юм байна.
Гайхалтай. Нис жирчгээд хадагтай цохыг дуудаж болно. Ингэвэл хадагтай цохын урмыг хугалахгүй гэсэн үг. Цохиорой. Хайрт минь. Чиний эзгүй энэ орчлонгийн хорон мөж бүхэн намайг тарчлааж байна. Гэхдээ хадагтай цох хармуур хоёрыг дийлж, тэдний шидэд эрдэнсийг булаан авч, эцэст нь чамаагаа амьлуулахад минь тусалж мэдих нэгэн ховор эрдэнэ Нью-Йоркт байгаа тухай би олж мэдсэн шүү. Намайг уучлаарай Лука. Тэр автобусыг гүйцэхээс өнгөрсөн бололтой. Хүүдчил таарна. Энэ аялал чиний хувьд ямар чухал гэдгийг би мэднэ. Эдрэнээс болоод л ингэж хэлж байна уу? Эдрэн энэ аялалд явах хэсэг нь чухал биш. Надад чухал биш. Харин Эдрэнд чухал гэх гэсэн юм л да. Миний хувьд чухал гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ Эдрэн бол зүгээр л найз. Харта, Маринет байна. Маринет, зарим нэг зүйлийг тодорхой болгоход чинь энэ аялал тусалж чадвал болох нь тэр. Баярлалаа Лука. Та нарт аз таарлаа. Би явхаар болсон. Гэхдээ би өөрөө явхаар шийдсэн юм шүү. Уучлаарай. Ийм нөхцөл байдалтай орчин дутаан байж чадахгүй. Нэгдүгээр зэрэглэл рүү явлаа. Сайн уу Маринет? Чиний суудлын дугаар хийдий. Би 32-ын би. Гайхалтай. Миний хажуугийн суудлын юм байна. Янзтай Маринет. Яваад найзаагаа хажууд суудаа. Нислэгийн үеэр та 2 цагийг зугаатай өнгөрөөнө гэж найдаа. Утаа ниснэ гэдгийг мэдэж байгаа үсттэй. Мэдэж байгаа. Би нөхрийнхээ хажууд суух. Үгүй, найзынхаа хажууд суух нь ямар ч асуудалгүй. Найз, жирийн л найз. Ердөө миний найз. Ямар нэг юм болоогүй үстэй. Тийм бүх зүйл хэвэн. Хөөх, энд жаахан халуун байна шүү, тийм ээ? Ерөөсөө энийг Алив, би чам туслая. Намайг уучлаарай. би зүгээрээ. Одоо сэрүүцч байна уу? Үгүй, огтхон ч сэрүүцэхгүй байна. Суудлнаас болоод байх шиг байна. Халдаг суудлуулалтай. Хөөх, халуун шатаж байна шүү. Тийм байх ёсгүй дээ. Энгийн суудал байна. Чи миний суудал дээр сууж болно шүү. Суудлаа солиё. Халя, би хажууд нь сууж чадахгүй нэ. Жирийн найз болохын тулд сайн бэлдэх хэрэгтэй юм шиг байна. Онгоцноос буухад араатаагүй байна. Учир нь Нью-Йорк бол жинхэнэ хосуудын хот гэдгээрээ алдартай. Мэдээж Парисын дараа орно л доо. Нью-Йоркт гоёмсог цагаан морь хөлгөлсөн сүйх тэргээр зугаалж, цэцэрлэгт хүрээлэнд өхөөрдөн муур нохоо эрхлүүлэх зураа нарлаж, бас эрхчлөөний арал руу хүлэг онгоцоор аялж болно. Би онгоцноос буух хэрэгтэй юм байна. Энд юу болоод байна? Маринетийн дотор мухаарад байгаа юм л та. Суудлын өөрчлөлт үзүүл дээрдэж магадгүй. Тэгэж ярихгүй. Сурагч болгон өөрсдийн тасалбар дээр заасан суудлал дээр л суух ёстой. Хадагтай бус дээр шууд зөвшөөрөх байсан да. Хадагтай мэндэлээ юу? Танаас гоё. Энэ анги тахин биш онгоц шүү дээ. За яах вэ? Тэгэхээс л биш. Маринет чи миний суудлал дээр сууж болно. Тэгвэл дараа уулзхуудаа. Тэгэлгүй яах вэ? Бүр дараа нь. Үгүй дээ. Түр баяртай. Хүндэт зорчигчдоо онгоц хөрөх гэж байгаа тул та бүхэн суудлын бүсээ зөөнө. Та нисхээс хэр их айж байгаагаа нэгээс 10-ын хоорондох тоогоор үнэлвэл хэд гэж үнэлэх вэ? Танд шаардлагатай байгаа тайвшруулах төвшнийг сонгоно. Та бол далайн гахай. Тогтун сайхан далайн усанд тааваараа шумбаж яваа далайн гахай. Хүндэт зорчигчдоо онгоц утахгүй хөрөх гэж байгаа тул та бүхнээ суудлын бүсээ зүүхийг хүсэж байна.
Үнэхээр үзгэлэнтэй байгаа биз? Намайг хуучлаарай. Биш ээ, уучлаарай. Уучлаарай Маринет. Аав надад бүгдийг хэлсэн. Жаргах нарны энэ үзэсгэлэнтэй дүр зургийг харах боломжийг чи л надад олгосон. Боломжгүй гэж бодож байтал чи боломжтой гэж итгэсэн. Чи ямар нэг зүйлийн төлөө хэн нэгний төлөө өөрийгөө эрсдэлд оруулахаас айдгүй. Хинээч зүрхлээгүйг чи л хийж чаддаг. Маринет, чи нэг л өөр. Өөр гинэ. Тийм ээ, үсэн дээр чи юм наалтчиж. Энэ хоёр миний мэдих хамгийн хайр татам эсвэл өмнөөс нь нүүр улаам хүмүүсийн алан болохыг хэлж чадахгүй. Тийм шүү, би Эдринд хайртай. Гэхдээ цаадах чинь дөнгөж өндгнөөсөө зохиож байгаа дэгдэхэнээс ялгаагүй хүмүүсийн илгээж байгаа дохио зангааг ойлгож хүлээж авахта таарав. Маринет угаасаа тодорхой дохио илгээхгүй байгаа юм чинь харахгүй. Харал та гар хуруугаа зангаад юу хийгээд байгаа юм болоо? Ослын булт хийх үед яах ёстойг зааж өгөөгүй л байлтай. Энэ аялал Эдринд өндгнөөсөө нэг бүсэн гарч ирэхэд тусалдагч болоосоо. Харин Маринетэд өөрийгөө хууралгүй сэтгэл зүрх нь юу хүсэж байгааг тодорхой ойлгоход нь тусалдагч болоосоо. Нью-Йорк ажиллагааг эхлүүлэх үү? Нью-Йорк ажиллагаа эхлүүлцгээе. Бие барилгүй өөрсдийнхөө байхад нь туслая. Гэртээ тэргүй Америкийг эрх чөлөөний орн гэдэг байхаа. За тэгэхээр Нөгөө би угна манай аавыг ятгах чадсанд баярлаа гэж чамд хэлэх гэсэн. зүгээр дээ. Баярлаж талархах хэрэггүй. Юуны тулд найзууд илээд. Сайхан өнөртөө ус хахлуулсан найзгаа чанга гिचэн тэрвэрч болно гэсэн үг шүү дээ. Яна, технологи эрэмчин байна. Шинэ технологиг хулгайлдаг хорон санаатан. Битгий санаа зов хонгорууд минь бүгд бидний хяналтанд байгаа. Хүндэт зорчигчдоо баатруудын нэгдэл та бүгнийг хамгаалахаар ирлээ. Эё андроид байна. Majesty-ийн бүтээсэн хиймэл оюун ухаантай анхны супер баатар. Тэгэхээр энд Majesty өөрийн биеэр ирчихэж ястай янзтай. Америк супербаатруудад Франц супербаатрууд юу хийж чаддгийг харуулах цаг боллоо. Техно тэремчин чамайг баримтлахаар ирлээ. Сайн гараад сурч ав. Домогт уйл баатар болчмор хоёр байна. Одоо чи яхиж оргож чадахгүй. Хонгор минь бэртч гимтээгүйц би 100% хэвээ ажиллаж байна ээж. Америкийн нэгдсэн улсад тавтай морил. Энд байх хугацаагаа ая тогтоо өнгөрүүлээрэй. Харин хуйн шар шуу хөрөлцгөөрлөө. Би харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй нэ. Яг үнэн. Бүх зүйлнүүд эрэмхийн зур болоод өнгөрсөн болохоор тэдэнд туслах завдалч гарсангүй. Америк супербаатрууд ирсэн нь сайн хэрэг. Хар муур энд гарч иж болохгүй. Парист байх ёстой. Эдрийн тайвширч үз. Эндхийн баатрууд асуудлаа өөрсдөө мэдээд зохицуулга л дээ. Одоохондоо Парис хот амар амгалан байна. Хөөе, тэр хүн юу хийж байгаа юм болоо? Ахмад
Дулаан гэрэл замын хөдөлгөөн зохицуулж байна. Эндхийн юм болгоныг супер бат руу тус тустай хариуцаж авдаг гэсэн. Ингээд онгоцонд найз эдрийн тэгээ юу хийгээд байснаа ярихгүй мó. Зүйдтэй зүйл биш дээ. Зүгээр л хамтдаа нар жаргаж байгааг харсан юм. Гэхдээ зөвхөн найзын хуваар онгоцонд нар жаргахыг харна гэдэг байдаг л зүйл. Парис хотод хорон санаатнууд үзэгдсэнгүй. Манай баатрууд хөр ирвэхийг нэг мөр дарч чадсан уу? Клара Контрдын сурвалжлагыг хүлээн авцгаая. Парисыг мартаж юу занд минь. Чи Нью-Йоркт ирчгээд байна. Аав чинь энд байхгүй. Тэгэхээр муурын эзэгүүд хулгонууд хүснээрээ тоглож болно. Нүдэ нээгээд эргэн тойрноо хар. Миний санааг чи ойлгож байгаа биз дээ? Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Бяцхан Коросанууд очих газар руугаа ойрлоо. Хараа салгаж болохгүй шүү. Ойлголоо. Үүдний танхим дуулзъя. Хоёр нь энд алга. Оо, тэнд байна. Сайн уу? Та нар Хоймсон чиглэлдээ богино хэмжээний кино хийсэн Франц хүүхдүүд байна штэ. Бид Queen-ийн Armstrong ахлах сургуулийнх. Хідэн жуулчин бас тэдний амьсыг харж хандах ёстой болчих гэж бидэнд даалгах өөр ажил байхгүй юм байх та. Энэ хоёр яалтчгүй хамт байхад тохирсон хүмүүс. Болоочтэй ёон, ахаад л биш шүү. Гэхдээ би хүмүүс туслахаар програмчлагдсан шүү дээ. Зүгээр л хүмүүсийн хувийн амьдралд оролцох хэрэггүй. Чиний зөв. Дээрээс ирсэн зааврын дагуу жуулчид болоод амьснуудыг хамгаалцгаая. Анхааралтай сонсцгоо. Та нар дөрвөөрөө хуваарилсан өрөөнд орно. Аяллийн хөтөлбөртэй танилцахаа мартуузай. 2 минут 30 секундын дараа намайг дээшээ гарах үед бүгд өрөөнд ороод гэрлээ унтраасан байх ёстой. Хараач Үгүй дээ. Ой амьсч та. Би дээвэр дээр цомхоо үжлэг хийх гэж байгаа. Сонирхож байвал хүрээд ирээрээ. Гэхдээ чимээ гаргаж болохгүй шүү. Нэг Америк хөвгүн чамтай дээвэр дээр уулзмаар байгаа юм шиг байна, Сабрина. Харин чи шинэ найзтай болох чи юм билүү? Чи тэгэж батж байна уу? Ийм хачин газрын дээвэр дээр үжлэг хийн гэсэн үү? Намайг иймэрхүү хүмүүстэй хамт дээвэр дээр гарч нүрээ баллна гэж бодоогүй үстэй. Сабрина, ачаа. Дэ групп ашгүй дээ. Хоёлаа ядаж нэг өрөөнд хамтаах нь. Лойтой хамт шүү. Сезар Дупенчен энэс дортно гэж байхчгүй. Яна, хэцүүх юм болж мэдхэндээ. Эйон чи юу гэж бодож байна? Хоёлаа ямар нэг юм хийх үү? Хийх хэрэгтэй гэж бодож байна уу? Үгүй дээ, тоглож байхад чинь дээ. Энэ бүхэн үнэхээр уйтгартай, онцгүй байна. Юун чимээ гараад байна? Уучлаарай. Биднийг үнэхээр уучлаарай. Сайн уу? Намайг Маринет гэдэг. Энэ бол миний найз Эдрин. Зүгээр л найз маань. Нэгэндээ тохирно гэж хэлээ бидтэй. Тийм байна. Анхаарал татлагүй дээвэр дээр гармаар байгаа бол гадаа байгаа шатаар өгсөн нь дээр дээ. Яагаад тусалсан юм? Ховийн асуудалд нь оролцох хэрэггүй гэж чи хэлсэн шүү дээ. Тэднийг харж ажиглах явцдаа унтчихгүй тулд сонирхолтой болгох арга хэмжээ авах хэрэгтэй биш гэж үү? Шавуу юу? Эсвэл онгоц юм уу? Үгүй дээ. Хот дог дэм байна. Бүгдээрээ сайн уу? Хот дог дэн хүрэлцэн ирлээ. Хүснээ захиалгад бэлдээрээ. Би бол аял зугаал гамтд хоолны баатар үлээ.
Уг нь бол кетчуп жаал гिच баатартай хамт явж байдаг юм. Харин өнөө орой ганцаараа эргүүл гарсан бололтой. Шидэд хот догноос идэж үзмээр байвал яарах хэрэгтэй шүү. Сабрина, үзүүлээдэг. Уучлаарай залуусаа. Хоёр л хот тоог байна. 4 хүнд хүрэхгүй. Зүгээрээ би найз охинтойгоо нэг нь хуваачихъя. Харин та хоёр энийг хуваагаад идээрэй. Найзууд юм чинь асуудалгүй үсттэй. Чи бүтнээр нь идтээ найзын хуваар чамд өгөхдөө таатай байх болно. Бүгдээ чи ид маринэд. Альвэ. Дундуур нь хуваагаад идчихвэл болох юм биш үү? Эцэн дэгдэх юм далавчаад илгэлээ. Чиний зүв байж. Үнэхээр нэгэндээ тохирсон хоёр юм шүү. Уг нь тийм. Таанч нөхцөл байдал та нарын төсөөлж байгаагаас ч төвөгтэй гэж мэд. Нэрээ чи гитар тоглож чадна. Чи тэдэнд нэг туслах гээд үзэж энэ дууг мэдэх үү? Хөх, хоёулаа Клоийн төрсөн өдрийн баяраар энэ аян дээр бүжгэлж байсныг санаж байна уу? Нэрээ тийм л дээ. Тэгвэл бүжгэлэх үү? Барай тавлаа. Өөрийгөө үзэсгэлэнтэй наран цэцэг болчихлоо гэж төсөөл. Та хоёр сарны гэрэлд бүжиглээд л үнэхээр сэтгэл хөдлөмөр байсан шүү, тийм ээ? Тийм ээ, үнэхээр нөхөрсөг. Цэвэр нөхөрлөлийн бүжиг байсан. Тэнд байгаа хүнийг харж байна уу? Профессор Гейт буюу хаалгач. Ямар ч хаалгыг өөр газар руу шилжих гарц болгон хувиргаж чаддаг. Америкт супер бааtruуд хин гэдгээ нууцлах шаардлагагүй байдаг нь үнэхээр гайхалтай. Леди Блакт зориулж хэдэн асуулт тавина. Тэдний гаргаж байгаа үйлдэлүүд автагдах шинжтэй байна шүү. Нэг л болохгүй энэ тийм ээ. Хоёулаа дандаа хамт үлдэж явах юм аа. Биш ээ, гацаж явах юм. Чам шиг найзтайгаа гацч байвал дургуутсах юм алга. Тийм шүү. Найзтайгаа гацаж байгаа юм чинь санаа зовох юу вэ? Би юу хийхээ мэдчихлээ. Тэдний харилцааг ахиулъя гэвэл амьд үйсэн аюултай нөхцөл байдалд оруулж үзэх хэрэгтэй юм байна. Юу? Ухаан санаа чинь зүгээр үү? Судалгаанаас харахад онцгой нөхцөл байдалд орсон хоёр хүний нэг нэгэ гих сэтгэл хамаагүй хүчтэй болдог гэсэн байна лээ. Тэдэнд дахиж нэгэнтэйгээ уулзахгүй, сэтгэлийнхээ үгийг хэлэх сүүлчийн боломж гарч ирлээ гэсэн ойлголт төрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ ингэнэ. Музейтэй танилцах үеэр та хоёр тэднийг Лафиеттийн танхимд оруул. Тэр үед ганцаардал гэдэг хорон санаатан гарч ирээд хэнийг ч хайрладгүй хүнийг авч явна гэж сүрдүүлнэ. Эдрийг авч явах гэж оролдох үед Маринэ тэрнийг битгий авч яваач би түүнд хайртай гэж хэллээ. Тэнэг сонсогдож байгаа ч үр дүнгээ өгч магадгүй юм. Хөөх, ёстой дог санаа. Байзаараа гэхдээ хорон санаатыг яаж бидэнд итгэж болно шүү. Лафиеттийн танхим руу л оруулах бол үлдсэнийг бид зохицуулчихна. Хүмүүсийн хувийн амьдралд битгий оролц гэж хэлсэн нэг хүн арай л гүн хотголдоод байх шиг. Амьснууд цахид сууснаас хамаагүй хөгжилтэй байна. Энэ бол Марки де Лафайетийн алдартай цэлэм. Харин энд Франц, Америкийн нөхөрлөгийг бэлэгдэж, Жорж Вашингтон бэлгэлсэн хүзүүний зүйлд байна. Болгоомжтой хамгаалтын систем тун мэдрэг. Санаандгүй байдлаар дохиол ажилуулахыг хэн хүсвэл дараагийн танхимаас та бүхэн эрх чөлөөний хөшөөг олж харна. Марки де Лафайет тусгаар тогтнол эрх чөлөөний дайнд оролцохдоо 19-тай байсан. Залуухан хэрнээ бусдыг байлдан дагуулж гайхшруулах онцгой авьяастай байж. Йорк тауны тулаанд Жорж Вашингтоны цэргүүд ялд байгуулахад тусалсан. Энэ бүхнийг тэрний авьяас чадвартай холбож тайлбарладаг байлаа. Миний бодлоор өөр нэг онцгой зүйл тэрэнд тусалсан. Шидэд эрдэнэ. Натали, чи Парисыг хариуц. Харин би Нью-Йоркийг дааж авлаа. Нүүрүү харан хүн далавчаа дэлгээрэй. Технологи хулгайлагч. Би болох хүр ирвэгэ. Технологийн гайхалтай цуглуулгыг чинь ичх нүүргөө супер баатруу чамаас булаасан. Хариугаа авахд чинь туслах үүднээс би чамд ямар ч технологиг хулгайлж ховлох хүч чадал өгье. Хариуд нь чи надад Лафайетийн сэлмийг авчирч өгөөрэй.
Солимны оронд цөмийн зэвсэг авахгүй мó? Үгүй, надад тэр сэлмэл хэрэгтэй. Францчууд 1886 онд эрх чөлөөний хөшөөг Америкчуудад бэлгэлсэн. Густав Эйфел хөшөөний доторх ган хэлхийг зангидсан гэлцдэг. Маринет чи Лафайетийн сэлэмний зургийг аваад өгөөч. Би профессор Гейти яриаг бичиж авах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ эрх чөлөөний хөшөөний суур хэсэгт хөндөй чулуу байдаг бөгөөд дотор нь Америкийн тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбар Чи хагаад олдгүй. Саяын тархимд орхичгүй үзээд өгөөч. Би энд хайж бай. боллогүй яах вэ? Одоох. Тэр хөндөй чулуун дотор тус хөшөөг олонний хүртэл болгосон хүмүүсийн эд зүйлсийг агуулсан нэг хайрцаг бий. Өнөө хүртэл нээж үзсэн хүн байхгүй. Та нар юу гэж бодож байгааг мэдэхгүй ч би лав тэр хайрцгийг нээж үзхийг хүсдэг шүү. Өршөөгөөрэй. Гэхдээ та супер хүч чадлаа ашиглаад тэр хөндөй чулуу руу яваад очиж болохгүй гэж үү? Супер хүч чадлыг хувийн зорилгоор биш олон түмний сайн сайхны төлөө ашиглах ёстой. Би дотор нь явж орлооч тэр хайрцгийг нээж чадахгүй. Хайрцагны түлхүүр Парист Эйфелийн самхаг дотор байгаа. Эдрин, Маринет. юу болоод байна? Хачин юм да. Хорон санаад Робостус Парис хотод үүмэн тарж эхэлсэн ч хадагтай цох хар муур хоёрын бараа харагдахгүй л байна. Робостус гинэ Марков таку машин гэсэн байх эсвэл Марков энд Нью-Йоркт байгаа шүү дээ. Тэд юу хийгээд байна? Сайн мэдэхгүй л байна. Гэхдээ тэдний стрессийн түвшин тун өндөр байна. За, эхлүүлцгээе. Би бол ганцаардал. Хэний ч хайрыг хүртдэггүй хүнийг хулгайлж явахаар энэ дэрлээ. Дэрэмчин зугтчихсан байх та. Илүү хүчтэй болсон бололтой. Ямар нэгэн ич цаад болоод байх шиг бүх мэдээллийг бүрэн авч чадахгүй байна. Хой, чамаг шин технологид ухаанаа тавьдаг гэж бодсон юмсан. Наад сэлмээрээ яах гэж байгаа? Анти болгож ашиглах нь уу? Ярьшигтай хүүхдүүдтэй тоглож явах цаг алгаа. Хар муур надад мэдэгдэх ёстой доо. Ямар нэг юм тохиолдсон биш байгаа. Маринет, одоо яавал дээрүү? Парис руу хурдан буцаж хадагтай цоход анхааруулах хэрэгтэй юм шүү. Гүүгээрээ түргэлж үз. Болжмор баатруудад хандж байна. Улам хүчрхэг болсон техно дэрэмч. Хүүхдүүдээ ийшээ. Энэ хэргийг томчуудад даатга. Чиний хүч чадал миний их боллоо. Юу вэ? Янч миний хардснаас зүгтэж чадахгүй. Маринет аюулд орлоо. Лэг савраа гаргацгаая. Амралт зугаалгаа дуусгахаас
хийж байгаа юм бэ? Ярил урт түүх болно. Марине та нь Би аюулгүй газар хаваацсан. Чи Парист байх ёстой үстэй. дараа тайлбарж өгье. Натали, наад мангасаа устгаж болно. Бидэнд дахиж хэрэг болохгүй юм шиг байна. Чамайг бүгдээр нь залгиж чадах хэсгээ шалгаж үздэг юм бэл үү? Та хоёр бидэнд туслахаар Парисаас ирсэн юм уу? Тийм ээ. Франц Америкийн нөхөрлөлийн 7 хоног болж байгаатай холбогдуулан ирж туслах нь зөв гэж бодсон юм л да. Харж байна уу? Франц супербаатруудад зөвшөөрөл авах шаардлага гардаггүй юм байна. Тийм шүү. Манай хар муур хизээч хинээс ч зөвшөөрөл авч байгаагүй. Бачимра, чи Уйл Баатар Мажестай хоёрт мэдэгдсэн үү? Амжаагүй. Гэхдээ байна. Бидэнд ч бас зөвшөөрөл хэрэггүй гэж бодлоо. Чи дүрм журмыг зөрчий гэж байгаа мó? Тэднээс дутхгүй гэдгээ баталж харуулах боломж гарч ирлээ. Бие даасан нэгэндээ итгэж хамтарч чаддаг бас гайхалтай үр дүн харуулдаг. Санаа амар явчихаа дээр Парис хотыг надад даатах гэдээсээ яасан? Явах хэрэг гарна гэж би мэдээгүй. Гинтэл тийм шийдвэр гаргах хэрэгтэй болчихсон. Парис хотыг хамгаалах хэн ч байхгүй болсныг чи ер нь ойлгож байна уу? Тэр зүгтэж байна. Зүгтж байгааг нь харж байна. Явах хэрэгтэй болсноо яагаад хэлээгүй юм бэ? Чамайг уурлна гэж бодсон юм аа. Чи зөв бодсон байна. Яг одоо миний уур маш их хурж байна. Бие даасан нэгэндээ итгэж хамтарч чаддаг гайхалтай үр дүн харуулдаг гэлөө. Тийм ээ. Гэхдээ арай дээгүүр үнэлчихсэн ч байж мэднэ. Техно дэрэмчин бууж өг. Одоо шам зүгтэх газар байхгүй. Сүрлэрлээ. Тугу хийлэгч юм уу? Чи наадаараа юу хийх болж байна? Санаагаа хэлбэл магадгүй чамд таалагдахгүй байх. Америкчуудын хамгийн их хайрладаг бяцхан баатруудаас өшөөгөө авах боломж гарч ирж байхад би юу боллоо гэж зогдохгүй лээ. Чиний итгэлийг алдахаас айсандаа л хэлж чадаагүй хэрэг. Тэгвэл би чамд дахиад итгэх хэрэггүй болж байх шүү. Төр завсарлага авцгаая. Юу болж вэ? Сууж, сэлмиг наана үлдээ. Чи юу хийчих вэ? Энэ миний буруу. Яагаад бидэнд мэдгдсэнгүй вэ? Харин чи бас энд юу хийж байгаа юм? Тусалж магадгүй гэж бодоод л. Тийм үү? Шидэд дугуй хийлэгчээрээ туслах гаяв. Яг тийм. Гайхалтай, хатагтай цох. Дахин ачаалж байна. Баярлалаа хатагтай цохоо. Та хоёр дэндүү аюултай юм. Үгүй, хэд туслах гэсэндээ. Чи ялгаагүй. Чи намайг үл тоомсорлсон. Бидэнд мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй. Та хоёроос хэвийн төрхөндөө орж хүч чадлынхаа их усүр болдог зүйлийг өгөхийг шаардаж байна. Эндээс явах үед чи эргүүлж өгье. Бид өгч чадахгүй. Бид алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ би бүгдийг эргээд хэвэнд нь оруулсан шүү дээ. Чиний хүч чадал хар муурын алдааг засахаас сэтэрдэг юм бол чи бидэнд хэрэггүй. Энэ дээр байхаа. Эйоныг засах боломж чамд байхгүй байсан бол, Эйон андроид биш байсан бол юу болох байсан бол? Хоёулаа шидэт эрдэнсээ өгч болохгүй. Санаа зогс. Энэ бол тушаал. За, Кавамина
энэ удаа хооллоод Парис руу буцаж Роба Эстусын учрыг Парис олцгоё. хот руу дайрсан хорон санаатан гинт өөрөө алга болсон байна. Клара Конторт газар дээр ирсэн саруулжлна. Парис хотынхан гайхширч хоцроод байна. Манай баатрууд яагаад гарч ирсэнгүй вэ? Хадагтай цог хорон санаатны төвөөсөн хотыг сэргээх болов уу? Буцах гэсээр байгаа цаг алдчихж. Одоо надад хийж чадах зүйл байхгүй штэ. Парис руу очсны дараа чи азаадуудаа засчихж болохгүй гэж юу? Миний хүч чадал нэг л хорон санаатны бүснүүлснийг засах шидтэй эд зүйл гаргаж ирч чадна. Гэхдээ хорон санаатан хэдийнэ яваад өгсөн штэ. Одоо яах юм бэ? Тэгвэл засч янзлах ямар ч боломж байхгүй гэсэн үг үү? Энэ бүхэн миний буруу. Чи алдаа гаргалгүй төгс байсаар ирсэн. Ойл Баатар шидэт эрднийг маань хурааж авна гэдг нь ч зөв. Би чамд хэллэггүй Парисыг орхисон. Би бүгдийг баллчлаа. Яон робот биш байсан бол би засч залруулшгүй алдаа гаргах байла. Буцаад хувраарай. Савра хураалаа. Намайг уучлаарай ханд минь. Үгүй. Лэг би чамаас татгалзаж байна. Юу? Би ахиж хин нэгнийг аюулд оруулмааргүй байна. Тэр тусмаа чамайг. Хүлээгээч. Хармора. Далавчаад илгэж хилээгээ гаргалгүй удсан байх шүү. Гилберт. Ноён Марки. Миний зөв байж. Энэ хүзүүний зөвл түүний хэрэг дээрээ бүргэдийн шидэт эрдэн байж шүү. Чи Гилберт биш вэ? Би чиний шинэ эзэн. Өмнөх эзэнтэй чинь адилхан надад биелүүлэхийг хүссэн агуу мөрөөдөл бий. Мөрөөдлөө биелүүлэхэд минь чамайг тулсна гэж итгэж байгаа шүү. Уг нь намайг эрх чөлөөний Квами Лирил гэдгийг. Гэхдээ би нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаа хүмүүст жаахан туслахаас хэтэрдэг. Сүйдтэй хүч чадал бол байхгүй. Би нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж хадагтай цог хар муурын шидэт эрдэнсийг гартаа оруулах хэрэгтэй байна. Эдриан Хагрест. Багшаа, Эдрийн байхгүй. Маринет ч бас. Та хоёрт Франц сурагчдыг ажиглах ганцхан даалгавар өгсөн шүү дээ. Бид ажигласан. Ажиглаж байхдаа Маринет Эдрийн хоёр нэгэндээ сайн гэдгээ ойлгоогүй яваг нь мэдсэн. Тэдэнд туслах зорилгоор бид хорон санаатан хуурамчаар гаргаж ирсэн. Та хоёр яасан гинэ? Баар хонгор минь. Ээж би ойлгохгүй байна. Сайн хүмүүс юу ч хийхгүй болохоор л хорон муу санаатнуудад ялах боломж гарч ирдэг гэж та хэлдэг штэ. Би юуг л буруу хийсэн юм? Хонгор минь. Тэдэнд туслах гэж байгаад та хоёр Франц сурагчдыг бас өөрсдийгөө айхтар аюулд оруулах шахлаа. Сайн зүйл хийн гэдэг тололтхын нэр биш. Бид нь хийх олигтой юм байхгүйсэн болохоор л туслая гэж бодсон. Бид супер баатар болохоос хүүхэд асрагч биш штэ. Супер баатрууд Франц сурагчдыг ажиглах даалгавраа биелүүлж чадсангүй. Та хоёрыг техно дээрэмчнийг барих ажиллагаанд оролцохыг хориглолоо. Та нар бэлэн болоогүй. Залуучаа дэлгэх боломж өгөхгүй байхад хэдийд нь бэлэн болж амжих юм бэ? Хадагтай зох хар муур хоёрыг дайсантай тулалдахад хинч хордгүй юм байна лээ. Тэрнээс чинь болоод золтой л чамайг алдчихсан. Олимпиа явцгаая. Бидний хүлээж байгаа. Энэ бүхэнд би л буруутай. Нью-Йорк руу явахыг болиулах ёстой байсан юм. Хар муур сонголтоо хийсэн. Бидэнд хийж чадах зүйл байсан гэж юу? Майкл Рочел буюу техно дээрэмчин оргон цогцсон тул гэмтэтгээдийг барих хүртэл Франц Америкийн нөхөрлөлтэй холбоотой ёслолын үйл ажиллагааг хойшлуулах шийдвэр гаргаж байна. Ерөнхийлөгч Хомбигийн зөв ямар нэгэн байдлаар олуулаад цугларах нь аюултай. Техно дээрэмчин сул чөлөөтэй явж байгаа цагт хүндэт оршин суугчид, хүндэт зочид төлөөлөгч та бүхнийг байгаа газраас холдохгүй байхыг хүсье. Бид тэрнийг барих хүртэл зогсохгүй. Эрэл хайгуулын ажиллагааг үргэлжлүүлэх болно. Намайг сулал. Би өшөөг авч амжаагүй гэж байна. Энэ бүх уур хэлэн чамайг зогсоож хорхин хэрэг юусан бilé. Технологи хулгайлагч. Би хүч чадлыг чинь буцааж өгье. Чамайг уурлуулсан та уучлалт эрхийн сацуу санаж бодсноор өшөөгөө авахд чинь нэмэр болог гэд өөр нэг зэвсэг бэлгэлчихье. Хүч чадлаа нэмий гэвэл Лири ханд гарах цаг боллоо гэж хэлээрэй. Маринет. Эдрийн Эдриан, машин суу. Анхнаасаа найз чинь үгийг сонсох хэрэггүй байж энэ хотод энд аюултай болж байна. Эдрийн битгий үлдэлтэй. Би явах ёстой. Намайг уучлаарай Маринет. Чи намайг энд авчрах гэж яаж тэмцлээд? Уг нь чам шиг найзтайгаа хамт ахаад хэсэг зурж болов энд баймаар л байна. Аавын зүг байжээ. Анхнаасаа Нью-Йоркт ирэх хэрэггүй байж. Маринет чи яаж хаад байгаа юм бэ? Чамайг үлдээч гэж хэлхийг хүлээж байсныг анзаарахгүй байгаа юм уу? Гэхдээ
Би Эдрийн сонголтоо хийсэн. Чи надаар юу хийлгэх гэсэн? Би чамаар юу хийлгэх гэсэн нь огтхон ч чухал биш. Эдрийн чиний хувьд хин юм бэ? Зүгээр л найз юм уу? Найзаас илүү эрхэмхэн юм уу? Өөрийгөө хуурах хэрэггүй Маринет. Эдрийг явуулмаар байна уу? Үлдээмээр байна уу? Эдрийн! Битгий яваач. Би хар морыг алдаж явуулсан. Эдрийн нэг ч бас явуулж чадахгүй. Үгүй. Эргээд ирээч. Чи энд үлдэх ёстой. Эдрийн, би чамд хайртай. Хайртай. Сайн дураараа бууж өгье. Би Франц Америкийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд саадуулъя гэж өртөөч бодоогүй. Миний эрх чөлөө хязгаарлахгүй бол бусдад нь эрх чөлөөтэй яваага тэмдэглэх боломж гарахгүй байгаа бол би бууж өгье. Намайг торны цаан суулгаад аль. Эхлээд би очие. Ямар хүч чадалтай болсныг мэдэхгүй ч надад хор хүргэж чадахгүй нь ойлгомжтой. Жимээ хэрэггүй. Та нарыг ч бас эрх чөлөөгөө олж яваасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэднийг чөлөө. Мажестя, чи өөрийн хүч чадлаас айдаг. Айцаас ангиж ярахад чи би туслая. Хийж зүрхлээгүй зүйл надад ямар олон байгаа гэж. Ядах юмгүй амархан байлаа. Ойл Баатра, эдэрхий ёсорхог байдал чи шударгаас тогтооход саадуулдаг байхаа. Дүрм журамд баригдсан нэгэн хэвийн байдлаас чинь салгаад өгье. Өөршөөл уучлал гэж мэддгүү хүмүүсийг би яагаад ганцаархнаа уучлж өршөөх ёстой гэж. Машина зөв байрлуулж мэддгүү маа. Ялалта. Чи бусдын эрх чөлөөг хамгаалахын тулд байгаа бүхнээ зориулна гэсэн амлалт өгсөн. Одоо чи тэр амлалтыгаа хүлээснээс ангиж ярих болно. Эрх чөлөөт ертөнцийн эзэн нь хэн болохыг та нар удахгүй харна. Бүгд миний үгээр хөдлөн. Эрх чөлөө гэж байхгүй. Хаалгачаа. Чи хүссэн газраа хүрч чаддагч олон түмний сайн сайхны төлөө хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Одоо чи ахиж эргэлзэж тайнгэлзэхгүй. Би Ватиканы нууц архив руу орж үзэхийг үргэлж мөрөөддөг байсан. Үгүй, Английн хатгааны эрдэнэсийн өрөөрөө орж үзнэ. Сайн байна шидэд эрдэнэ уулгайлагч. Одоо намайг хол бодох. Хадагтай цох хармуура. Би ч бас Нью-Йорк хотод байна. Баяр цэнгүүнийг балж дуусгамааргүй л байгаа үсттэй. Та хоёрт ганцхан сонголт бий. Шидэд эрдэнэсээ надад өг. Хоёулаа туслах хэрэгтэй. Энийг юунд ч оролцох хэрэггүй гэж хэлснийг мартаагүй үз. Мартаагүй. Гэхдээ хүн хизээ дүрм журмыг эвдэхээ мэддэг байх хэрэгтэй гэж ээж надад хэлдэг. Явцгаая. Тийм ээ. Биднээс өөр хин чалга хоёулаа бүтлгүүтчгэл яана. Буруу ярьж байна. Хадагтай цог хар муур хоёр Нью-Йоркд байгаа. Тоглоод байгаа мó? Тэд залтаал чамайг ажиллагаагүй болгочоогүй. Хүч чадал нь өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн. Хорон санаатны эсрэг тулалдах гэж байна. Тэднээс тусламж авахгүй бол ялах ямар ч боломж байхгүй. Өсвөр насны хүүхдүүд штэ. Бид ч ялгаагүй. За яах вэ? Бид эцсийн найдвар учраас өөрсдөө боломж олгох хэрэгтэй юм байна. Чи отоо зөв ярьж байна. Гэхдээ хатагтай цог хар муур хоёрыг хаанаас олох юм бэ? Хинч надаас нуугдаж чадахгүйг мэднэ үстэй. Тэгэхээр нэг талд үндсэн сургуультаас давж гараагүй ямар ч зэвсэггүй миний бие харин нөгөө талд ухаан самурсан хүчрхэг супер баатрууд байна. Хүч тэнцүү тулаан болох нь дээ. Та нар хогоо ангилж ялгаагүй. Бас номын сангаас авсан номоо эргүүлж өгөөгүй. Та хоёр шорон цуух болж таа. Та уг нь бидэнд ингэж зааж сургаагүй дээ. Зочид буудлаас гарч болохгүй гэж хэлсэн байхаа. Өдөрдөгчаа хүндэлж сур. Маринет, Дупенчен, Нью-Йорк хотод хадагтай цохын тусламж хэрэгтэй байна. Уучлаарай. Би тусалж чадахгүй. Би хадагтай цохыг танихгүй. Хүмүүсийг төөрөгдүүлэх гэж тусгай өмсгөл өмсдгийг чинь мэднэ. Хадагтай цохоо. Гэхдээ би хүн биш шүү дээ. Юу? Маринет. Техно дээрэмчинд акумаш ингэж шидэт эрдэнэ хулгайлагч болчихсон. Тэгэхээр хүр ирвэхээ Нью-Йоркт байгаа гэсэн үг. Бүгдийг засаж залруулж чаддаг нэг охин байхгүй бол би тэднийг дийлэхгүй. Би тусалж чадах хэсгээ мэдэхгүй байна. Хар муургүйгээр хадагтай цох болно гэж төсөөлж чадахгүй. Нааш нөгч. Би дагуулад ирье. Мура,
цохот бас хадагтай цохот чиний тусламж хэрэгтэй байна. Би хар муур байхаа болсон. Хүн болгон алдаа гаргадаг шүү дээ. Би уужилж боломгүй алдаа гаргасан. Харснаас надад урам хугарсныг олж харах үнэхээр хүнд байсан. Би тусалж чадах хэсгээ мэдэхгүй байна. Хар муургүйгээр хадагтай цох болно гэж төсөөлж чадахгүй. Таны хадагтай таныг хүлээж байна. Дахиж уулзах сайхан байшгүй блэг. Ингэж нялуу үг хэлэх хэрэггүй те. Чи хинтээ яриад байгаа юм бэ? Квамитайгаа ярьж байна. Ямар ч технологи Кваминуудыг илрүүлж чадахгүй. Тэгэхээр робот найз чинь намайг харахгүй ба сонсохгүй гэсэн үг. Цаг алдаж болохгүй. Бушуухан очиж туслах хэрэгтэй. Блэг, савраа гаргацгаая. Шингэсэн эд зүйлийн устгах хэрэгтэй. Гаванд нь шингэсэн гэж ботож байна. Мөсөд байхдаа гавтай байсан. Өөр нэг зүйл өөрчлөгдсөн. Лафайетийн Вашингтонд бэлгэлсэн хүзүүний зүйлтийг зүүжгсэн байна лээ. Шидэт эрдэнэ. Тэгвэл хүч нэмэх нь аргагүй юм байна. Уулзах таатавын хадагтай минь. Ахиж хизээч тийм алхам битгий хийгээрэй. Уучлаарай. Урмын чинь хуглана гэж айхдаа үннийг хэлж зүрхлээгүй юм. Би үнэхээр тэнийг байж. Шидэт эрдэнэ хулгайлагч. Дараагийн үе рүү орох цаг боллоо. Нааш нөгөөх. Хой! Хадагтай цог хар муура. Та хоёроос болж энэ пуучин хөөрөх юм бол дэлхийн дайн дэгдэх болно. Мэдээж шидэт эрдэнэсээ өгчгөл дайн дэгдэхгүй байж болох юм. 5 минутын хугацаа өгье. Цаг яваад эхэлсэн шүү. Тэгэхээр юуны өмнө шидэт эрдэнэ хулгайлагчаас шидэт эрднийг булааж авах хэрэгтэй. Тэгж байж супер баатрууд эргэж хэвэндээ орно. Дараа нь хамтдаа Акумагаас ангиж ирэхэд асуудалгүй. Гэхдээ ойртох шаргагүй юм байл л штэ. Хадагтай цохын хувьд боломжгүй зүйл гэж байхгүй. Аз дуудлаа. Хамгийн хүчирхэг хорон санаатныг түлхүүрийн осрын тусламжтай буулгаж авах юм уу? Сонирхолтой юм. Тийм ээ. Гэхдээ энийг яаж ашиглахаа одоод мэдчихвэл шүү дээ. 4 минут 35 секунд. 4 минут 34 секунд. Хэё, чи надад эрх чөлөөний хөшөөний ерөнхий бүтцийг харуулж чадах уу? Хардаа. Гарын дотор нь бамбартай хэсэг рүү хүргэх шат байдаг юм байна. Янзтай. Гэхдээ супербаатруудын айрын бидний лүү давталж байхад яаж ийшээ орох болж байна? Хаалагч. Хаалагч өөрөө ч мэдлгүй орон сайд шилжих хүч чадлаа ашиглан бидний хүссэн газарт мань хүргэж өгнө. Гэхдээ хаалгач зөвхөн сониуц зандаа хөтлөгдөж л хөдлөн. Бидэнд туслахыг зөвшөөрнө гэж байхгүй дээ. Тэгээд ч хаалагчийг хаанаас хайж болох вэ? Дэлхийн хаанч байж магадгүй. Сониуч занг нь өөрсдийн талд ашиглах хэрэгтэй. Бажимра, тэр хайрцаг сонио хоёрыг ашиглаад бэлгийн хайрцаг бэлдээд өгөөч. Ойлголоо. Эйон. Хүндэт профессор музей тайлбарлаж өгсөн явдал талархаж бид танд өчүүхэн бэлэг бэлтлээ. Таалагдана гэдэгт итгэж байна. Эрх чөлөөний арал дээр уулзцгаая. Амжилт хүсье. Хүүхдүүдээ. Таныг төлхөөрөнд дуртайг бид мэднэ. Танд таалагдана гэж найдаа. Джейс Эйон 2 нэрээ бичсэн байна. Нэрээ тий. Тэндээс л иглэх ёстой байж шүү дээ. Энд байна. Нөгөө түлхүүр хөшөөний доор нуусан хайрцгийг нэг түлхүүр. Үгүй хайрцгийн дотор юу байгааг ядаж надад харуулаач дээ. Хэдхэн секунд дутуу байна. Энийг чинь авлаа шүү. Бачимра. Сайн уу дэгдэх хэмээн? Лири эрх чөлөөний далавчаа дэлэг гэж хэлэхэд л хангалттай. Лири. Эрх чөлөөний далавчаа дэлгээрэй.
завшруулад Анхаараа улаагүй гэж дараа нь гомдлоод байв да. Хадагтай цог хар муура. Шидэт Эрдэнэсээ өг сүүлч удаа анхаарууллаа шүү. Хизээч үгүй. Сүрлэрлээ. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэх юм. Гайхалтай, хатагтай цох. Чухам юу болсон юм бэ? Өөртөө үлдээ. Сайн зүйлд ашиглан гэдгийг чинь мэдэж байна. би ахиад л өгнөөс нь зөрсөн. Бата зэвсгийг маань эргүүлж өгөхөөсөө өнгөрсөн байх. Тийм үү? Шидэт Эрдэнэ байгаа цаг чамд өөр зэвсэг хэрэг болохгүй. Тэгээд ч миний буруу байж. Бэцхэн болжмор маань зоригт бүргэд болоход бэлэн болчихсон байж шүү дээ. Баярлалаа ээжээ. Биш ээ, баярлалаа эрхмээ. Одоо энэ чухал биш ээ. Чиний энэ өмсгөлийг хараад бүгд болжмор эрэгтэй биш эмэгтэй байсныг мэддэг боллоо. Бас хамгийн анхны домогт Уйл Баатар болжмор нар байхгүй болоод удаж байна. Магадгүй Үнэн төрхөө нуух шаардлагагүй болсныг энэ үйл явдал батлаад өгөх шиг боллоо. Санаа зовниж байгаач өсөж дэвжих боломж олгохын тулд эрсдэлтэй алхам хийхийг зөвшөөрөхөөс өөр аргагүй лээ. Тэднийг зоригч болсонд баярлалаа. Өнгөц дүгнэж байсныг минь өршөөгөөрэй. Сохороо. Миний таамаг зөв байж. Алдагдсан шидэт Эрдэнэс ахиад ч байгаа юм байна. Тэд хаанч байсан би бүгдийг гард тааруулах болно. Чи бидний жинхэнэ төрхийг мэддэг болсон. Битгий санаа зовдоо салах ёс хийсний дараа би энэ мэдээллийг бүр мөсөн устгах чинь. Бидэнд дахиж хамтрах боломж олгосонд баярлалаа. Христ уулзын хадагтай минь. Хотын даргын захирамж гарч Робост улсын Парис хотод учруулсан хор хөнөөлийг арилгах ажил эхлээд байна. Бид баатруудаа өгүүлж байсан ч үнэндээ тэд маань Нью-Йорк хотыг авраад завгүй явсныг олж мэдлээ. Маринет бүгд чамааг хүлээгээд байна. Анд найз Эдрэндээ зориулах гинтийн бэлгээ мартаагүй биз? Мэдхгүй юм да Алия. Бид маргааш буцна. Очиж байгаад өнөө асуултаа өөртөө тавиарай. За аль вэ? Чамайг баярлаж хөөрж байгааг харах үнэхээр сайхан байна. Чи буруу ойлгосон байна. Маргааш буцгаж байгаа болохоор л би баяртай байгаа юм. Одоо та хөвсгөр өвөл болчихсон байна. Бүрэгдийн шидэт Эрдэнэ олдсон болохоор байх ёстой газарт нь энэ хайрцагт эргүүлж хийх ёстой. Би хол зам туулж ирсэн болохоор хэл ам тадлалгүй өгчгүй сайн л байна. Тэмцэлдэх бодлоо. Та эндүрч байна. Манай бүргэд шидэт Эрдэнийн эзэн байж чадна гэдгээ баталж харуулсан. Та энд үлдэж болохгүй гэж юу? Хамтдаа баатруудын шинэ нэрэн үеийг цогцлоож болно шүү дээ.